байцгаана уу? Сэтгэл зүйн боловсролын хүн бүрт сэтгэл зүйчийн өрөө подкастын маань 4 дахь дугаар эхлэх бэлэн боллоо. За энэ удаагийн дугаар Дархан дээд сургуулийн эдийн засгийн багш, сургуулийн өмнөх боловсролын техникийн эрхлэгч Хээс Сэлэг оролцож байна. За энэ удаа яаж баяжих вэ буюу өсвөр насныхын зориулсан санхүүгийн боловсрол олгох сэдвээр ярилцсанаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ яг санхүүгийн боловсролын талаар ярилцах болсондоо бас баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр манай одоо подкаст маань уламжил болгоод одоо подкаст оролцож байгаа одоо зочид маань өөрсдөө сэтгэл хөдлөлийг одоо үнэлдэг байгаа. За тэгэхээр ер нь одоо сэтгэл хөдлөлөө 1-ээс 10 оноогоор үнэлье гэж бодъё. За 1 гэх юм бол ерөөдөө сөрөг, 10 хүртэл гэх юм бол эрэг гэж үзвэл яг одоогийн агшин таны сэтгэл хөдлөл ямар байна вэ? За яг одоо бол минийх 9-тэй байгаа юм шиг л байна. Дагуулж мэдэрч байна уу те? За одоо подкастын сэдв маань яаж баяжих вэ гэж байгаа шүү дээ. Энэ одоо сэдвийг сонсоод тань ямар сэтгэл төрсөн бэ? Яг яаж баяжих вэ гэж бодохоор их хөвгтүүд ярьдаг шүү дээ. За нэг санхүүгийн хувьд ч юм уу их чөлөөнд хүрчээч гэдэг юм. Иймэрхүү бодлоод бас төрж байгаа байх гэж би бодож байна. Яг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээс илүүтэйгээр бид нар яг санхүүгээ хэрхэн яаж зөв зарцуулах вэ тий? Мөнгөө бид нар яг зөв зарцуулах вэ дээр л яг сурчих юм бол бид нар цаашид ирээдүйд өөрөө баяжих бас боломж олчих болов уу гэж бодож байна. За баярлалаа. Яг одоо сэдвийн маань бүрэн ойлгож өглөө гэж бодож байна. Ер нь бол бид нар ингээд мөнгөний тухай бодоод мөнгөний асуудалд орохоор яаж мөнгө болох вэ? Яаж баяжих вэ? Яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү гэж бодоод байдаг болохоос биш одоо энэ байгаа мөнгөө ч юм уу те эсвэл ирээдүйд одоо олох боломжтой мөнгөний тухай санхүүгээ яаж зохицуулах талаар бодохгүй байж магадгүй гэж бодож байна тий. За тэгээ өсвөр насныхын илүү энэ дугаар маань зориулагдаж байгаа учраас ер нь таны бодлоор өсвөр насны хүүхдүүд эцэг эхчүүд санхүүгийн талаар ямар мэдлэгийг ойлгох хэрэгтэй бол за мөн одоо өсвөр насныхын санхүүгийн талаар хамгийн түрүүнд одоо 1 2 3 гэдэг тоолбол заавал мэдчих хэрэгтэй ойлголт нь юу байгаа вэ? Тэгэхээр яг эцэгчүүдийн зүгээс яг юу хүүхдүүдтэй яг ойлгох нь чухал вэ гэхээр миний бодлоор нэгдүгээрт ер нь мөнгө гэдэг зүйлийг ер нь яаж олддгийг бэ гэдэг талаас нэгдүгээрт ойлгох хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр нөгөө шууд л мөнгө ингээд модон дээр ургадаг алимжимстэй адилах юм шиг нэг зарим хүмүүс боддог байхгүй. Тэгэхээр яг мөнгийг эхлээд эцэг эхчүүд ч юм уу скол өөрөө яг ажлын байран дээр гараад мөнгө яаж олдог вэ гэдгийг аюул сайн мэдчих хэрэгтэй гэж бодож байгаа. Нэгдүгээр олсон мөнгөө хоёрдугаар бид нар яаж зарцуулах вэ гэдэг дээр. Тийм. За гуравдугаарт болохоор бид нар өөрийнхөө хэрэглээндээ зарцуулаад бид нар ирээдүйдээ тэр хуримтлал санхүүг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг дээр илүү сайн ойлгох юм болов уу гэж бодож байгаа. Энэ гурван зүйл дээр эхлээд мөнгө яаж олох вэ? Бид нар яаж зарцуулах вэ? Хуримтлал хэрхэн яаж үүсгэх вэ гэдэг тал дээр л. Мөнгө яаж олох вэ гэдэг ярингууд за миний одоо мөнгө олон жижиг байх те би ч одоо сурагч юм чинь гэж бодох хальтаа. Тэгтэл өсвөр наснд бас өөрийн гэсэн санхүүгийн их өсвөртэй байх ч юм уу одоо боломжтой юу? Боломж бол байгаа. Яг за би нөгөө юу ч харж байна гэхээр яг тэр одоо магадгүй манай монгол хүмүүс яг сайн дураараа нөгөө ажил эрхлэх бас боломжууд багасаад байгаа тийм хөнгөн цагийн ажил хийдэг. За энэ дээрээс бид нөгөө санхүүгөө жоохон тодорхой хэмжээгээр олох боломж бас байна. За дээрээс нөгөө эцэг эхчүүд бол хүүхдүүд 10 жилийн сурагч байгаа учраас нөгөө цайны мөнгө гэсэн үг дээ шүү дээ. Өдөртөө тэдэн дөрөв хэрэглээрэй шиг юм те. Энийг бид нар эцэгийнхээ өрсөн мөнгийг магадгүй нэг зарцуулаад хуримтлалаас үүсгэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй нөгөө нэг автобусын цугаараа ч юм уу эсвэл таксийн цугаараа гэл 1000 төгрөг өглөө л дээ. Өдөртөө 2000 төгрөг за нэг өдөр нэг 5000 төгрөг өглөө гэж оцоход магадгүй бас нөгөө таксигаас илүүтэйгээр арай жоох эрт гараад таксийн автобусын цугаа нэг 500 төгрөг юм ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар бас өөрийнхөө нэг тодорхой хэмжээний хуримтлал бас үүсгэх боломж бас байгаа байхгүй. Тийм. За би одоо ингээд хувийнхаа хувьд бодоход ч гэсэн яг одоо ингээд өсвөр насны хүүхдүүд ээж аавынхаа өгж байгаа мөнгийг хадгалах тухай би бодож чадахгүй байна гэж бодъё л да хадгалж чаддгүй гэж бодъё. Тэгвэл яг ингээд насан туршид ажил хийгээд эхлэнгүүд тэр олсон цалинг хадгалах уу гэдэг чинь дадлын хвшлэр тодорхойлогдож байгаа учраас өсвөр наснда хадгалах дадлын хвшил сурч чадахгүй бол тий магадгүй насан туршийн ойноч гэсэн цалингаа зөв зарцуулахад хэцүү болж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн нэг 500 төгрөгийг ахлахад хадгаламж руугаа хийж байгаа магадгүй одоо нэг хүний өгсөн 100000 төгрөгийг юм авахгүйгээр одоо элдвийн янзын зүйл зарцуулахгүйгээр өөрийнхөө хадгаламж руу хийж байгаа чинь л санхүүгийн эхний одоо дадлын хвшил авах гэж бодож байна тий.
За тэгээд тодорхой хэмжээний одоо ганцхан тэрвээ чадчихвал одоо өөрийнхөө санхүүгийн хөөсөрийг бүрдүүлэх одоо сайн дурын үйл ажиллагаа ч юм уу эсвэл одоо ямар нэгэн зүйл гэр бүлийнхаа хүрээнд борлуулах ч гэдэг юм өөр одоо ямар их хөөсөрийг бол олж болох юм. Хэрвээ бүр одоо их хөөсөр олох боломжгүй хичээлээ сайн хийж байгаа ирээдүйд би сайн одоо чадварлаг хүн болно гэж бодож байгаа бол өөрт байгаа халаасандаа байгаа мөнгийг л зөв зарцуулах тухай өсвөр насныханд бодох нь байна. За тэгтэл би ингээд сүүлийн үед нэг юм сонирхолтой зүйлээс уншиж судалсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр еврейчүүдийн одоо нэг хүүхдэд зааж өгдөг дадлын хвшүүдийн нэг дадлын хвш нь юу вэ гэхээр мөнгөийг битгий хадгалах гэж байгаа. Бараг мөнгө хадгалах юм бид нар бараг ингээд ажил хийхгүй бол бараг гэмт хэрэгштэй тий. Ажил хийхгүй насан турш амьдрал бол утгагүй зүйл. Тэрний шиг еврейчүүдийн хувьд хүүхэд ингээд мөнгө хадгална гэдэг бол шал утгагүй зүйл юм аа гэж хэлж байгаа. Яагаад гэдгсэн чинь яагаад гэвэл тэр мөнгийг хадгалах гаас айлуутэйгээр ирээдүйд үнэн одоо өсөх ашиг нэмэгдэх зүйл зарцуулах хэрэгтэй байна. За тэр нь магадгүй мэдээж боловсралтай байж болох бах тий. Хэрвээ тэгж бодвол ер нь ирээдүйд өөрийнхөө одоо санхүүгийн эрхчлөлөнд хүрэхин тулд өсвөр насныхан маань одоо юу хийвэл зүгээр. За тэгэхээр ер нь бол сая сэтгэл зүйч маань хэллээ шүү дээ тий. Тэгэхээр нөгөө олсон мөнгөө ашигтай байдлаар үржүүлэх хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр бид нар магадгүй өөрийнхөө боловсрал нэмж болж юм. За тодорхой хэмжээгээр бас бизнес сэтгэлгээтэй хүн бас байж болно тий. Бизнес сэтгэлгээтэй хүүхэд байх юм бол магадгүй олсон мөнгөө арай өөр зүйлд зарцуулаад ч юм уу нэг онлайн шоп мап гэж ярьдэн шүү дээ хүүхдүүд тий. Тиймэрхүү зүйл зарцуулаад бас нэг тодорхой хэмжээний бас өөрийнхөө санхүүг бас эрхчлөөнд хүрэх бас боломжууд нэгдэх болов гэж бас бодоод. Ер нь мөнгө хадгалаад яг ингээд үр дүнтэй зарцуулсан жишээ баримт ч юм уу бүр ингээд яг тэгдэг шүү, тийм хүүхэд байдаг шүү гэдэг хэлчихээр тийм зүйл байгаа л. Зүгээр яг нэг юм туршлага болцсон л да. Юу вэ гэхээр би ч одоо 2 охинтой. Тэгээ бага охин том охиныгоо болохоор ерөнхийдөө яг 12 нас хүртэл нь ер нь тодорхой хэмжээгээр нөгөө нэг санхүүгийн нэг тодорхой мэдлэг олохыг гэж бодоод бага ахт нь за яг хүүхэд болсон хойно бас нэг ажилд сургая гэдэг байдлаар өглөө ороо хураах орой хураах өглөө ороо засах юм уу тий. Ингээ би тэрийг ингээд үнэлждэг байсан байхгүй. За ингээд нэг 50 төгрөг үнэлээд 7 өдрийн эцэст би ингээд тооцоо хийгээд ингээд мөнгөний өгдөг гэсэн. За тэгээд юу энэ дээрс би юуг сурах гэдэг юм бэ гэхээр ерөнхийдөө хүн ажил хийдэг. Ажил хийж тодорхой хэмжээний өөрийгөө үнэлүүлж мөнгө авдаг шүү. За тэгээд дээрэс нь энэ мөнгийг чи өөрөө яаж зарцуулах нь чиний асуудал. Тэгмээдлээ би 12 нас хүртэл нөгөө тэр үед нөгөө тэмүүлэлгээд хас банкны нэг хадгаламж байсан. Тэгээд тэрэн дээр өөр ингээд мөнгнүүдээ цуглааж аваад өөр ингээд банкнд очиад хийдэг гэсэн тийм хөрөнгөлөл үүсгэсэн байхгүй. Тэгээ одоо яг тэр хөрөнгөлөл нь ингээд явсаар байгаа л та. Тэгээд яг энэ нь бол өөрт нь тодорхой хэмжээгээр яг нэг хөрөнгөлөл гэдэг зүйл байна. Тэрнгээр яг өөрийнхөө одоо чинь ингээд сургалтын төлбөр ч юм уу тийм төлөв бас боломжууд бас гарч ирж байгаа. Ямар гоё юм бэ. Эндээс бас надад нэг юм гоё санаа гарч ирж байна. Ер нь бол ингээд нөгөө мөнгөтэй харилцах сэтгэл зүй ч юм уу яг энэ одоо дадлын хвшилт маань энэ бол гэрийн хүмүүжлээс хамаатай байна л да. Тэгэнгүүт одоо бид нар хүүхдийнхээ хөдөлмөрийг хөндлөлдөг шүү дээ тий. Одоо дайлын том хүүхэд байлаа гэж бодоход ороо ураа хувцаагаа битгий хэл 2 3 дүгээ ингэ зэрэг хараал бэж яадаг тий. Бараг л ээж аавын үгүйсдэг. Тэр бол одоо яалтчгүй буруу тогтолцоо байгаад байдаг. Тэгэнгүүт тийм тохиолдолд хүүхэд яг юу сурд юм бэ гэсэн чинь миний ингээд хийж байгаа зүйл үнэлэгдэх ёстой гэдэг ойлголтыг ерөөс авч чаддаггүй юм. Тэнгүүд насан туршид ингээд амар үр дүнтэй ажилласан ч гэсэн тэрийг ингээд тодорхой үнээр үнэлж нөгөө өөртөө санхүүгийн хөөсрөө татаж чаддаггүй. За яах вэ би хийгээд өгье гэдэг ч юм уу тий. За яах вэ та тэдийг өчөхд одоо магадгүй 100,000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийвэл за таны 20 өчөх гэдэг ч юм уу. Ийм байдал үүсдэг юм. Энэ яагаад ийм байдал үүсэж байгаа нөгөө өөрийн тань хөдөлмөр тодорхой үнэлэмжтэй байдаг юм а гэдгийг бага наснаас сайн ойлгож чадаагүй болдог юм. Тэгэхээр та бол яг саяны нөгөө жижиг юм шиг боловч үйлдэлээрээ хөдөлмөр болгон үн цэнтэй байдаг, нэгтгэн хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг, хоёр чиг хөдөлмөрлж байгаа өдөр чинь заавал үнэлэмжтэй байх хэрэгтэй гэдэг нь бас ойлгосон юм шүү дээ тий. Тэгээ ер нь ингээд санхүүгийн хувьд өсвөр насныхан ч хүүхдийн хувьд ингээд яг санхүүгээ сахилах баттай байх юм хэрэг хэцүү вэ? Тэрийг сайжруулахад ер нь ямар одоо боломжууд байх вэ? Тэгэхээр яг эцэгчүүд яг энэ тал дээр яг юуж бодоосоо, юуж хараасаа гэж үздэг үг гэхээр ер нь хүүхдтэйгээ өгсөн мөнгөнийхээ хувьд 1 удаад ч юм уу 2 удаад ч юм уу тий. За
чи ээж хуурсан нэг 7 хоногийн хэрэгцээний мөнгөн дээр юу хийсэн бэ, зарцуулсан бэ гэдгийг бас ярилцж явах зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгэхээр ягаад тэгэхээр хүүхүүд ямар нэгэн байдлаар өгөө зардал бас хийсэн байгаа байхгүй. Дэмий юм тий магадгүй жимс идэж болно, амттай идэж болно л та. Тэгэхээр тэр нь өдөр болгон идэх хахад нөгөө хорт зуршил гэдэг зүйл биед нь үүсэж байгаа учраас тэрийг нь одоо нэг ихний удаадаа ч юм уу тий дараагийн удаа ингэж болохгүй шүү гэх тий иймэрхүү байдлаар нэг хоёр удаадаа ингэж нэг өгсөн мөнгөнийхөө хувьд ингэж тооцоо хийчих юм бол бас хүүхд тэн дээрээс суралцах боломж гараад байхгүй. Тэгэхээр эцэгчүүд маань одоо хүүхдэд за сурж байгаа юм чинь өнгөл өстэй гэл өдрийн хоолны мөнгө, таксины мөнгө, өөр ядгийн сул зардлын мөнгө өгөхдөө чи миний өгсөн мөнгөийг яг юу зарцуулсан бэ гэдгийг заавал эргээд асууж явах хэрэгтэй юм шүү. За ер нь одоо өсвөр насныхан мөнгөө яг юу зарцуулдаг гэж бодож чинь таны бодлоор. За би нөгөө баг хүүхдийн жишээгээр ингээл харахаар ерөнхийдөө дэлгүүр ороод нэг амттан л очиад ах шиг байгаа. За эсвэл нөгөө нэг яг өдрийн хүүхдүүд чинь яг сураад нэг 7 цагийн хичээл хийгээд ирэхээр нэг өглөө нэг 10 өдрийн анги нэг 11:30-аас нэг 7 цагийн хооронд хичээл болж байгаа. Тэгээ их цацалгаа тэгээд нэг 15 минут байгаа. Тэр хоорондоо л ингээд заримдаа нэг картыг ингээд шалгана. Нөгөө дансан эрхтэйгээ холбоотой учраас картыг шалгаад дэлгүүр дотор ороод дандаа нэг ундаа ч юм уу эсвэл нэг кембап ч юм уу эсвэл нэг жижиг шижиг юмнууд авцсан байгаа юм. Ерөнхийдөө тиймэрхүү юм зарцуулж байгаа юм л да. Яг дунд ангийн хүүхдүүд байгаа биз юм. Тийм магадгүй ахлах ангийн хүүхдүүд бол арай өөр зүйл зарцуулж иж бас магадгүй. За тэгэхээр ер нь бол хүүхэд л юм чинь чихэр авчмаар санагдана. Бид нар хүртэл нэг хаяа стресс үедээ дэлгүүр ороод нэг шоколад аваад идчихмээр санагддаг тий. Тэрийг бол буруутгах гэж байгаа юм шиг. Ерөнхийдөө өөрийнхөө санхүү яг олсон мөнгө чинь эсвэл карманд байгаа мөнгө чинь юу зарцуулах байна вэ гэдгийг цаасан дээр тэмдэглэж бичих бол маш чухал аа. Тэрийг бол одоо санхүүгийн одоо хөтөч төвдөргээд янз бүрийн дэвтрүүд байдаг, өөр бас сонирхолтой аргууд байдаг бах тий. За тэгвэл одоо хоёулаа ерөөдөө өсвөр насныхан яагаад одоо энэ санхүүгийн боловсрол эзэмших хэрэгтэй юм бэ? Энэ нь ирээдүйд тэднэрт ямар одоо боломжийг бий болгох юм бэ гэдэг талаар. За тэгэхээр сая сэтгэл зүйч маань ярьлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ нь өөрөө би тэдэн дөрвний одоо жишээ нэчгээс надад мөнгө орж ирлээ шүү дээ. Тэгээ би яг тэрийгэ тим юм зарцуулчлаа гэдэг санхүүгийн хөтөж ашиглана гэдэг. Энэ нь ирээдүйд бид нар магадгүй гэр бүлтэй болно тий. Магадгүй буцаагаад дахиад өөрийнхөө хүүхдүүдтэй сургах энэ дадал хөвшлээр бас бий болно гэсэн. Тэгээд миний мөнгө орж ирсэн мөнгө маань юунд зарцуулагдаад байна, юунд зориулагдаад байна. Бид нар дараа дээр яг ийм мөргүүд зардал хийх дээр юун дээр анхаарах вэ гэдэг юм тий. Ийм сэхлэгтад суралцчих болоо да. За одоо тэрнээс би бас нэг одоо сонирхолтой асуултыг асууя л да. За танд одоо яг ингээд одоо $100 байлаа гэж бодъё тий. Тэгвэл та тэрийг одоо үр ашигтай зарцуулах нь бол хамгийн түрүүнд юу хийх вэ? За би хамгийн түрүүнд надад зайлшгүй шаардлагатай байгаа нэг зүйлийг худалдаж авахыг хүсэж байгаа. Энэ юу вэ гэхээр миний нөгөө би нэг тодорхой хэмжээний нэг жоохон онлайн юм ашигладаг л та. За тэрэндээ зарцуулаад нэг чухал нэг юм байгаа да. Тэрэнд л зарцуулах хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр одоо санхүүгийн талаар маш сонирхолтой олон номнууд байдаг шүү дээ. Тэгээд нөгөө баян аав, ядуу аав, за өөр ингээд томоор сэтг, эрхэм баяжчих бай гэдэг маш олон номнууд байдаг. Тэгээд ерөнхийн ингээд номнуудыг хараад тахаар яг юу ингээд бид нар санал болгодог гэхээр одоо байгаа мөнгийг урт хугацаанд яаж үр дүндээ өсгөх боломжтой вэ? За чинь 100 төгрөгийг бол 1000 төгрөг болгох амархан гэж магадгүй тий. Тэгтэл 100,000 төгрөгийг сая төгрөг болгох өөр хэцүү шүү дээ. Тэгвэл тэр нь яг хүргэдэг санхүүгийн одоо нус зэвсэг нь юу юм бэ гэхээр нөгөө хувьцаа худалдаж авах, газар худалдаж авах. За магадгүй одоо өөр өгөөж нь өсөж болохоор юу вэ? За манай одоо бага ангийнхан, дунд ангийнхан бол нэг англи хэлний ном худалдаад авчихад харин айх нь чиний нөгөө худалдаж авсан 10,000-ын 5,000-ын шоколадыг чинь 4-5 нугуулах хэмжээний чамд ирээдүйн нөөц боломж чадварыг бас үүсгэж болох юм. Тэгэхээр санхүүгээ зохицуулах гэдэг талаар та яднаас бодлож үзээд надад ямар арга нь илүү тохирч ин те? Надад хадгалах нь тохирч ин үү? Надад өсгөх нь тохирч ин үү? За эсвэл надад магадгүй одоо хөрөнгө оруулах нь тохирч ин үү гэдэг юм ингээд болцож үзвэл бас сонирхолтой байхаа гэж бодож байна. За одоо ингээд төгсгөлийн одоо хэсгийг зочиндаа үлдээ. Ер нь таны хувьд ингээд санхүүгийн боловсролын талаар үзэгчтэй хэлмээр байгаа юм өөрийн туршлага магадгүй одоо эдийн хүртэл тэмдэглэж ирсэн тэмдэглэл ч юм уу те санал байгаа болов. За тэгэхээр нөгөө би яг өөртөө нөгөө өрхийн санхүүгийн төсөв хөтэлдэг байгаа.
Тэгэхээр юу гэхээр тэрэндээс орж ирсэн орлогоо сартаа бид нар яг юунд зарцуулж байна гэдгийг бол сар болго биднийг бүглээ явдаг. Тэгээд энэ нь надад ямар ашиг тустай юм бэ гэхээр дараа сард би яг надад ямар хэрэгцээ байгаа вэ? Би тэрэнд зарцуулах мөнгө маань надад би хаанаас таньж болох вэ гэдэг бас тэндээс харах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр ер нь айл өрх гэр ч юм уу те эсвэл хүүхдүүд өөртөө тийм санхүүгийн хүртчиг ашигладаг байвал бас их зүгээр гэж бодож байна. Яг нөгөө задансан газар майж гэдэг шиг миний л асуудал гарч ирсэн л та. Би болохоор ингээд аппликейшнээр ингээд сар улирал бүр өдрөөр нь ингээд тэмдэглээ хөтөлчихөж байгаа байхгүй юу. Гэхдээ гол нь хэцүү зүйл нь юу гэхээр тэрийг яаж ингэж нөгөө менеж хийхээ сайн ойлгож чадахгүй байгаа. Одоо яг санхүүгийн арай өөр арга байдаг юм болоо гэж бас бодоод байна л да. Тэмдэглээл байгаа тэнгүүд тэрнээс яг яаж зохицуулдгийг сайн ойлгож чадахгүй. Тэмнэр танд санал байгаа. Тэр чинь юм байгаа. Бид нар яг би яг энэ санхүүгийн дэвтэр сар болгон хөдөлж байгаа байдал маань магадгүй миний бодлоор 4 жил болж байна. Хугацаа шүү дээ. Тийм. Тэгэхээр эхний хугацаа 1-2 сард бол би яалтчгүй яг яахаа мэдгүй. За энэ сард энийг хийсэн байлгүй үгүй л ч гэдэг юм иймэрхүү юм явуулчихад байгаа. Тэгээ би тэрийг ингээд тогтмол хөтлөөд байх юм бол энэ арга барилтаа өөрөө суралцчих тийм л. Ер нь бол тогтмол удаан хугацаанд. Тэгэхээр нөгөө сар болгон нөгөө өөрчлөгддөг зарлууд байгаа даа шүү тий. Нөгөө ус дулааны хэрэглээний зарлууд чинь бол яг л автоматар байгаа даа. Тэгэнгүүт л магадгүй энд чинь бас бид нөгөө нэг бас хүн зээлмэлч гэдэг тиймэрхүү асуудлууд байна. Тэгээд үлдчихэж байгаа мөнгөө бид нар одоо надад нэгэн зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй зүйл юу байгаа вэ гэдгээ би хэдэн сарын дараа авах боломжтой байна гэдгээ тооцчихж байгаа юм. Тэгээд тэрэн дээр магадгүй бага хэмжээний бид нар заавал хоригдлол гээд банкнд бол хоригдлол оруулах боломжгүй байх юм бол гэртээ яг тэр бэлэн мөнгө чи юм уу ингээ хатгалаад байх юм бол тэнд бас хүрэх боломж